Тэнгэр дээр нэг одоо энэ гээ тэнгэрлүү зааж байгаа л ярьчдаг юм байна шүү дээ. Аа тэгдэм байна харин. Энд чи яг ингээд өнөг Шилүү хааны хэлбэршүүлсэн тайлбар байдлаар ярих юм бол од эхлээд яаж үүсдгийг, бас яаж тэр од хөгжидгийг. За бас яаж тэр одны одоо тэр нөгөө нэг насан дуусах буюу те яаж тэр од ингээд дэлбэрээ дуусч байгаа талаар ярих юм байна. Тийм тэгэхээр ерөөхдөө нөгөө нэг бүх одны амьдралын мөчлөг гэж байна л да. Хүний амьдралын мөчлөг гэдэг шиг хүн цөрөөдөх хүртлэх мөчлөг гэдэг шиг одны хувьд тийм мөчлөг байдаг. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ одны талаар ярина гэсэн үг. За ингэнэ. За ер нь бол их хялбар байдлаар ярий. Тэгэхээр од хамгийн эхлээд ингэдэг гэж байна. Мананцраас эхэлдэг гинэ. За мананцар гэдэг бол ус төрөгч гелийн молекул хий тоосон зөрөөс бүрдэж байгаа ийм үйл. Одоо задаа сансарт байгаа үйл гэсэн үг тийм ийм мананцар. За задаа сансарт байгаа. Энэ мананцрууд таталцлын хүчээр за ойролцоо байгаа өөр нэг эсвэл өөрөө ингээд татаад байдаг тэр мананцар эсвэл ойрхон байгаа нар дэлбрээд за ингээд тэр дэлбэрхээр ингээд хуйлраа үүсдэг юм байна. За ингээд хуйлраад тэр мананцар чи ингээд хуйлраад хөдөлгөөнд ороод эргэлдээд эхэлдэг. За ингээд эргэлдэх тусмаа улам эрчимтэй хүч аваад эргээд идэг. Тэг эрэх тусмаа хүч аваад эргээд. За ингээд нөгөө нэг эргэлдээд хахаар молекулын үйл за ингээд нөгөө үйл чинь ингээд мананцар чинь хуйлраал эргэлдээд байна. Тэг эргэлдэх тусмаа нягтрах ш харин тийм ингээд эргэх тусам ингээд нягтрсаар угаад тэгээд агшаад эргээд ирэнгууд нягтраад ирэхээр агшаад ирэхээр ингээд хүнд болно буюу даралттай болоод ирсэн. Тий. За ингээд хурдтай эргэж байгаа учраас халж байгаа. За ингээд халаад ирэнгууд ус төрөгч гелийн цөмийг хайлуулах хэмжээд маш одоо хүч амар халуун болт юм байна. Ингээд хит их халаад ирэхээр шинэ од үүсэж байгаа. Тэгээд ингээд ер нь хит их хална гэдэг чинь эрчим хүч ялгаруулж ийн гэсэн үг. Ер нь тийм баг. Тийм. Тэгээд халаад ирэхээр од үүсэж байгаа юм байна. Ингиж од үүсдэг. За од үүсэх процессыг бол ингиж тайлбарлаж болно. Тэгээд яг ингээд нэг юм халж жагаад тэгээд ингээд тэндээс од үүсээ чинхэн одыг бол одоо протостар гэж нэрлэдэг гэж байна. Анхны од. Про гэдэг чинь баг анхны гэсэн үг баг шүү тий. Тийм байв. Тийм үү? Тийм шүү дээ. Про гэдэг чинь анхдагч махтагч гэсэн үг баха. Юунасаа грекээс ярих юм бол протостар. За протостар гэдэг нь бол тийм шинэ од. Дөнгөж төрсэн шинэ од гэсэн үг. За ингээд анхны одод цөмийн задралын урвалаар ус төрөгч гелийн үүснэ. За ингээд эрчим хүч ялгаруулна, гэрэл дулаан ялгаруулна. Тэ? За манай нар бол одоо ийм шатанд яваа. Манай нар үүсээ 4.5 тэрбум жил болж байгаа. Дахиад яг 4.5 тэрбум жил ангиж шатна. Ийм нөөцтэй гинэ. Одоо яг одоогийн байгаа хэмжээндээ дахиад нэг нөөц байгаа гэж хэл. Гэтэ 4.5 тэрбум жил гэхээр хол сонсогч юм те. Тий, үнэхээр хол. За ямар ч байсан ингэ нар шатаад л идэм байж. Ингээд нөгөө ус төрөгчийн нөөц дуусахад яг юу болох вэ гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Одоо тийм дотор чинь ингээд ус төрөгч гелийн хоёр байгаа. Ус төрөгчийн дуусчихгоот яг юу болох вэ гэдэг чинь айгүй сонирм. Ус төрөгч дуусахад гели болон хүнд элементүүд үүсээд тэгээ од бүр ингээд тэлэнгүүтээ авраг улаан од буюу red giant гэдэг ийм зүйл болтын гинэ. Авраг улаан од. За манай нар амьдралынхаа төгсөлд ч гэсэндээ яг ийм нэг авраг улаан болох юм байна л да. Улаан авраг болно. Тэгээд энэ үедээ одоо байгаа хэмжээнээсээ 100-аас 200 дахин томорно гэж байна. Амар том бол нэрнгээс яг ингээд шатаад дуусах үедээ болохоор авраг улаан од болоод тэгээд томроод ингээд хилээд идэм байх тийм. За ямар ч байсан 100-аас 200 дахин томорно гэж судлаачид үзэж байгаа. За тэгэхээр одоогийнхоос 200 дахин томорно гэхээр чинь тэлсээр байгаад өөртөө нөгөө хамгийн ойрхон байгаа буд сугар гэдэг хоёр гарагийг ер нь бол залгична гэж үздэг юм байна. Нар залгична. За бүр цаашлаад ээж дээ яг ингээд манай дэлхий дээр ойролцоо ирээд буюу дэлхийн тойрог зам дээр ирнэ гэж байгаа. Тэг томорсоор байгаад ирнэ. Тийм тэгэхээр ер нь бол баг дэлхий ч гэсэндээ залгидана гэж үздэг юм байна. Нарны тэр нөгөө нэг ус төрөгчийн хэмжээнд дуусаад ингээд том болоод red giant болоод ирэхээр дэлхийч залгих юм том болно л гэж үзэж штэ. За яг залгиулдгүй маа гэхэд нар тэгж амар томроод ойрхон ирж байгаа учраас энэ бол төсвөршгүй халуун болно. Аимшигтай халуун болно. Тэгэхээр дэлхий дээрх нөгөө бүх амьд амтан байтугай дэлхийч тэр чигээрээ хайлж устгах магадлалтай гэдэг юм билээ. Дэлхий бүр ингээд ууршаад алга болчихно. Нар яг ингээд нар одоо нөгөө нэг шатаа дуусах үед нь. Тийм бүр одоо байгаа хэмжээгээс 100-аас 200 дахин томорчгоор чинь тэр чинь мэдээж амар улаан амар хил эрчим хүч ялгарч байгаа штэ. Тэр эрчим хүчээл ерөөсөө хүчээрээ ойр байгаа гаргуудаа сорчин гэсэн үг. Тэгээ ингээд улаан авраг болсныхоо дараа нар ихэнх масаа алдчихна гэсэн. За амар юм тий. За тэгвэл үүний дараа ингэж за ингээд дараа нь яах вэ? За ингээд нар ингээд томорсоороо байгаад ойрхон хоёр гарига залгаад за бүр ингээд дэлхийд баг дэлхийг хүртэлтэй бүр шатах хэмжээний нэг тий ийм том болоод дэлхийд ойртой тэр. Үүний дараа яах вэ? Одны массаас хамаарна гинэ. За жишээ нь
манай нар шиг нэг юм манай нар бол жижиг одонд ороод байгаа шүү дээ. За тийм гэсэн. За жижиг юм уу дунд зэргийн ийм хөнгөө од бол аажмаар ингээд нөгөө ингээд том улаан болж хавь өөрийнхөө юунуудыг хамж шатааж залгуу гаргуудыг залгиж ийснаа. Тэгээ яг ингээд шатаа дуусахаараа агшаад тэгээд жижигхэн цагаан одой болно. Од биш бүр одой. За. За тэгнэ гинэ. За ингээд энэ бол одны мөхлийн хэлбэр. Ер нь баг л хар ухаанаар бол баг нүүрс шиг юм уу даа тий. Эд ингээл шатаал цогшоол ингээл улаан болоод хүний хараа одоо нөгөө нэг идэр насан дуусаад жоохон хөвшрөлтийн үеилгөө орж байгаа гэсэн үг юм биш үү? Тэгэл ингээл жижигрээл татаал гэдэг шиг. Тий. Тэгээд ингээд цагаан одоо харин цагаан одоо бол тэр чигээрээ ингээд одоо юу гэдэг тий тэр чигээрээ дуусна. Тий. За масс ихтэй том од бол харин суперновагийн дэлбэрэлт болно. За одоо манай нар шиг юм жижигвтер юм уу дунд зэрэг од бол ингээд жижигхэн цагаан юм одоо болчих юм байна. Харин том бүр ингээд нүсэр том гаригууд бол тэгж том улайж ингэж томорсороо байгаа тэгжээснэ пүн гэдэг дэлбэрэн. Амар дэлбэрэлт байна. За энэ дэлбэрэлтийг нь супернова гэж нэрлэдэг гинэ. За энэ суперновагийн дэлбэрэлт бол масс ихтэй од амьдралынхаа төгсгөлд тэлж томорж ийснэ шатах зүмийн түлшин дуусаад. За ингээд шатсараа байгаад ингээд түлшин дуусаад ирэнгууд томроо шатж байгаа томорж байгаа яг түлшин дуусангууд гинт агшаад гинт ингэж агшаад жижиг болоод тэгээд ингээд гинт агшихаас чи тэр томорж исэн юм чагсрах энерги гэрэл матери ингээд ялгаруулд юм байна л да. Тэр гинт агших үзэгдлийг л дэлбэрж ийн гэж ойлгоод байгаа юм байна. Том болж яснаа гинт пүм гэл эргэл жижиг болчихдөг юм байна. Тэгээ энэ агших үзэгдлийг нь болохоор супернова буюу дэлбэрэлт гэдэг байгаа. За яг энэ үед сансарт маш хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг болж байгаа. Тэгээд ер нь бол зарим тохиолдолд галактикаас ч илүү гэрэлтэй харагддаг. Амар галактикаас илүү гэрэлтэй харагддаг чи юу гэсэн ч үгүй. Тий. Тэгээд энэ супернова дэлбэрэлт болсон тохиолдлууд ер нь бид нар мэдхүү гэсэн хүн төрөлхтөн бүртгэж авсан байдаг гинэ. Тийм гэсэн. Тий. Тэгэхээр манай эртний 1054 онд тий 1054 оны 7 сарын 10-ны өдөр тэнгэрт маш хүчтэй ийм тод гэрэл үзэгдсэн. За энэ гэрэл 1056 оны 4 сарын 12-нд хүртэл шөнө бүр тод гэрэлтсэн. 2 жил гарна уу? Тий, ийм тод гэрэл тэнгэрт харагдаад байсан. Тэгэхээр чинь баг гэрэл харагдана гэхээс илүү баг шөнө айгүй гэгээтэй байсан гэсэн үг юм шүү дээ, тий? 2 жил гарна. Тий, гэхдээ гэрэл харагдсанаас ч нэг тийм гэгээ нь бол манайх руу нөлөөлөөгүй шүү. Гэгээтэй болж. Ямар ч тийм тийм тод гэрэл тэнгэрт харагдаадсан. За. Тэгээ яг энийг юугаар нь батлтын гэхээр тэр 1056 оны үеийн хятадын түүхэн тэмдэглэл дээр бичсэн байдаг гин Японы баримтчгүүд дээр байдаг гин эртний исламын ертөнцийн баримтчгүүд дээр ингээд тэнгэрт ийм тод гэрэл маш удаан харагдлаа гэж шүн болохоор тий шүн болохоор л харагдаад байдаг. Тэгээд Америкийн индианууд бүр энэ явдлыг чулуун дээр зураад сийлэд үлдээсэн байдаг. Тэгээд энэ явдлыг одон орончид судлаад тэгээд эрдэмтэд болохоор SN 1054 супернова гэж нэрлэдэг гинэ. Супернова гэдэг нь SN юм биш үү? Тийм байна. Супернова 1054 гэж тэмдэглэж байгаа юм байна. Ардтал нь оныг тавьчих тийм биш үү? Тийм байна. Тэгээд SN 1054 гэдэг нь хид хідэн орны түүхчдийн бичсэн өөрөөр их сурвалжууд дээр давхцаад тэмдэглэгдсэн учраас энэ бол яг супернова буюу супер том од дэлбэрээд ийм болсон. Тэг шатаж дуусаад ингээд дэлбэрсэн ийм супернова болсон юм байна. Энэ бол баттай юм байна. Гэхдээ 1054 он гэдэг чинь ингээд шүн тэнгэрт ингээд гэрэл харагдаад хахаар тэрийг яг юу гэж боддог байсан бэл юу гэж тайлбарлаж байсан бэл зайлал бас л нэг тийм янз бүрээр хурцсаг татаад явсан байна тий. Энэ дэлбэрэлтээс үүдээд бүр одоогийн бидний дурангаар харахад 11 гэрлийн жилийн диаметртэй хавчийн манацар Crab Nebula гэдэг ийм хавчийн манацар үүссэн гин. Энэ дэлбэрэлтээс үүдэж. За учиртай ахны. За. Улаанбаатар хотод 14 цаг 22 минут болж хамтран ажиллагчтай танилцуулаад үргэлжлүүлнэ. 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За Жигүүр Гранд группийн дараагийн бас ээлжид төслүүдийн нэг болохоор энэ New Life Garden болохоор Баянзүрх дүүргийн нөгөө нохот өгшөөний урт талд. Тийм байлээ. Тийм байгаа юм байлаа. Чулуу овны шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлтөнд багтаж байгаа. За одоо бол 3 дугаар ээлжийн 56-аас 81 м квадрат 2-3 өрөөнүүдтэй захиалга авч байгаа юм байна лээ. Энэ ч бүр 3000 айлын ганцрыг чөлөөлж яваад баригдсан гэсэн шүү дээ. Аюул том төсөл гэсэн. Тэгээд урдталт нь дахиж нөгөө нэг тийм юу баригдах барилга байгууламж баригдах юу байхгүй, боломж байхгүй, зай байхгүй. Урагшаага сайхан туул голоо богдуулаа хараад тэгээд өрөөний зохион байгуулалтын дээр аюул том цэлгэр цонхтой юм гэсэн. Тэгэхээр ч бүр ингээд аюул гоё урагшаага байгаль хараад амьдрах нэ гэсэн үг л дээ. За тэгээд гадаадд амьдарч байгаа
монголчуудад зориулаад маш гоё онцгой боломжийг олгож байгаа. Энэ нь 36 сарын хугацаатай жилийн 8% хүүтэй компани лизингээр орон сууцаа захиалах онцгой нөхцөлийг санал болгож байгаа юм билэ. Тэгээ ер нь бол бид нөгөө нэг юу хүлээх юм ипотек хүлээх юм бол бүтэхгүй юм билэ. Хамгийн багтаа 3 жил юм билэ. Тэгэхээр ер нь бол 36 сарын хугацаанд жилийн 8%-аар төлчнө гэдэг чинь бид нэг хэсэгхэн хугацаанд л яг хөө жоох их дүнгээр төлөө үсттэй тий. Тэгэл цаашдаа одоо 10 20 жил төлөхгүй л гэсэн үг шүү дээ ер нь. Ер нь уулын боломж гарвал тий. За энэ төсөлтэй холбогдъё гэвэл 77 77 тэг 7 84 гэдэг утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 77 77 тэг 7 84. За юун дээр болохоор борлуулалтын албаны энэ утсаар холбогдсон. За Facebook нь болохоор англиарч тэр, кириллээрч тэр New Life Garden. Англиар New Life Garden гэж хич болно. Кириллээр бүр яг энэ зөөлний тэмдэг юу New Life Garden гэж бичээд Facebook руу орсож болно. Тэгсэн чинь энд нөгөө нэг одоо юу ихний ээлж нь ашигланд орсон шүү дээ. За амьдарч байгаа хүн ингэж сэтгэлээсэн байна. Барилгын материал нь Европ стандартыг хангасан эко, өрөөний зохион байгуул сайтай, ашиггүй талбайг үзэрэг нь маш их таалагдсаа. Ер нь олон давуу талтай шүү гэсэн байна. Нэрийн эднэх тэр нөгөө нэг ашиггүй талбай өрөөний зохион байгуулалтыг аюугаа шийдэж өгсөн юм билээ сониос. Тий, үндэсний цэцэрлэг түрээлэнгээс 3 км-ийн зайтай. За тэгээд дээрэс нь хамгийн том одоо юу гэдгийг давуу тал бол Жигүүр грант ч өөр барилгын дагнсан компани тий 36 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар компани энэ төслийг хэрэгжүүлж яах гэдэг их чухал. Жигүүр грант гэж сонсохоор надад нөгөө нэг жигүүр грантид иргэд грантгийн хамтлаг гэдэг шүү дээ. Тэрний амьдрал гэдэг дуу санаанд ороод идэв шүү дээ. Нэг амар хэд болсон тий. Тэр дуун дээр нөгөө нэг юу яадаг шүү дээ. Яг энэ нөгөө нэг инженер барилгын инженер залуу гараад идэг шүү дээ тий. Тэгэл жигүүр грант гэхэр айгүй ойрхон санагдаад идэв. За борлуулалтын албаны дугаарыг дахиад нэг хэлээд өгье. 77 77 тэг 7 84 гэсэн дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аван 77 77 тэг 7 84. Нэвтрүүлэгтээ 36 жилийн туршлагатай жигүүр грант группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden-с хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр одны тухай ярьж байна. Одон орон сансар судлалын тухай булангараа. За дараагийнхан супернова буюу тэр амар тесрэлт чинь хизээ болсон гэхээр бараг 500 жилийн дараа болсон юм байна. За 1572 онд болсон гинэ. Тэгээ 1572 онд тосон учраас энэ нэг SN 1572 гэдэг нэртэй ийм тесрэлт. Тэгээд бүр 72 оны 1572 оны 11-р сарын 2-ны өдөр дэлбэрсэн юм байна. Тэгээ Тихогийн супернова гэж нэрлэдэг гинэ. Энэ Тихо гэж нэр алдартай юм хүн юм шиг л шүү дээ. Одоо Тихогийн тогоо гэдэг энэ аль гарантер байдаг гэлээ нэг тогоо байдаг гэсэн. Бас за. Тийм. За энэ супернова болохоор бас л нөгөө дэлхийн өөр бүсүүдэд ингээ ажиглагдаад тэмдэглэгдсэн. Тэгээ одоо оронч Тихо Брахигийн ажиглалт хийж явах үедээ яг ингээ тэр үеийн таарад тэгэд энэ суперноваг маш сайн тэмдэглэж, тайлагнаж, шинжлэх ухаанд бүртгэсэн байт юм байна. За тэгвэл энэ Тихо гэдэг хүн юу гэж тэмдэглэсэн байдаг вэ гэхээр ингэж байна. Нэгэн од хит тод өнгөтэй болсон бөгөөд тэр нь дор хойж 11-р сарын 1 хүртэл бархасад гаригаас ч тод гялцаж байсан гэж тэмдэглэж үлдээсэн байт юм байна. Энэ бол нөгөөдхийг бодох юм бол харьцангуй гайгүй нэг 9-10-ад өдөр л үргэлжилсэн ийм юм шиг үл шүү дээ. За энэ супернова нь нэгэн цагаан одоо одны дэлбэрэлтээс үүдсэн юм байжээ. Тэгээд нөгөө цагаан одоо болохоор ч их тийм амар хүчтэй дэлбэрэлт үзүүлдэг юм байна л та. За энэ супернова дэлбэрэлтийг бие биенээс нь хамааралгүйгээр дор хаяж 7 өөр эрдэмтэн энэ тэнд анзаараад бүртгэсэн байдаг юм байна. Тэгээд Английн 1-р Элизабет хатан хааны ордны зурхаачаа дуудаад тэр юу болоод байгаа юм бол гэж асуусан юм байна. Зурхаачаасаа. Тэгсэн чинь ингэж асууж исэн бол Мин улсын хаан энэ үйл явдлыг муу ёрын шинж гэж үзчихсэн гинэ. Тэгээ бүр цэрэг армаа бэлэн байдалд байхыг нь тушаасан гэж байна. Одоо юу л баг муу ёр болол дайн гасаа барлаач ухаан юм уу те. Аргагүй. Тэгээд ордны бичээж түшмэл хоёр энэ асуудал дээр өөр байр суурьтай байжгаад нилээн маргаан гарч исэн гэж шүү. За дараагийн супернова буюу ийм том дэлбэрэлт, одны дэлбэрэлт SN 1604 гэдэг ийм нэртэй. За Кеплерийн супернова гэж нэрлэдэг юм байна. За энэ тод гэрэл маш тод од маягаар харагдсан. За бүтэн 3-7 хоногийн турш тэнгэрт нэг ийм маш тод хурц од харагдсан юм байна. Тэгээ бүр өдрийн цагаар хүртэл тэнгэрт ингээд тэр од нь гэрэлтэй харагдчихсэн. Тэгэхээр маш хурц гэрэлтэй гэсэн өдрийн цагаар харагддаг гэдэг чинь. Тэгээд мэдээж энэ үзэгдлийг анзаарахгүй өнгөрөх одоо оромжл байхгүй. За одон оронч Йохан Кеплер энэ тохиолдлыг маш наривчлан бүртгэж бүр тэмдэглэл бичиж үлдээсэн. Хамгийн сүүлд тэгвэл хамгийн сүүл энэ ч одоо 1604 онд гэж байгаа шүү дээ. Тэгсэн хамгийн сүүлд бол SN буюу супернова 1987A буюу 1987 онд 1987 онд Магелланы үүлэн дотор болсон аврах том цэнхэр одны супернова дэлхийд хамгийн ойрхон болсон ийм супернова буюу дэлбэрэлт, одны дэлбэрэлт.
Энийг гэхдээ Маглан гэж яагаад нэрсэн юм бол гэхгүй. Алдартай нөгөө аялагчийн нэр шүү дээ, тий. Тэгээд Магланы үйл бол дэлхийн бөмбөрцгийн зөвхөн өмнөд хагасаас харагддаг ийм хоёр ширхэг одоо галактик жижигтэр галактик юм байна. Тэгээд энэ аврах том цэнхэр од бол 87 хүртэл ингээл тэнгэр рүү харахад одоо орончтой ажиглагдал байждаг ийм цэнхэр од байсан. Тэгэл дурангаар хараад за тэнд нэг цэнхэр од байгаа даа гээл байж исэн чил 87 оны 2 сарын 24-ний өдөр дэлбэрсэн. Тэгээд ер нь шинжлэх ухаан одон орон тэр үед харьцангуй өндөр хөгжсөн байсан учраас маш сайн бүртгэж авсан. За энэ од дэлбрээд үүл буюу маш өтгөн ийм маназар үүсгэсэн. Тий. За ингээд хідэн сайхан од хид хідэн том супернова хүндрэлттэй ингээд тэмдэглээд үлдээсэн байна. Ер нь бол тийм байна. Тий. Тэгээд одоо ойрынх нь хизээ олно гэдэг байгаа лээ. Одоо ер нь хизээ хизээгөө дэлбэрч мэдэх супернова дор хаяж 3 байгаа гэж судлаачид үздэг гин. За Betelgeuse, Antares, за VY Canis Majoris гэдэг ийм 3 од байгаа гин. Энэ 3 од дэлбэрнэ л гэж үзээд байгаа юм гин. Тэгтээ айгүй сонио. За энэ од маргааш дэлбэрч магтгүй эсвэл 100 мянган жилийн дарааш дэлбэрч магтгүй. Ямар барагцааг юм бэ? Харин тий. Гэхдээ л эргэн тойрон байгаа бүх одод дундаас хамгийн түрүүлээд энэ 3 дэлбэрнэ. Тий. Тэгэд яагаад одоо 100 мянган жил гэж байна гэхээр ер нь бол одны нас өөр байдаг. Тэгэхээр ингээд одны нас гэсэн юм уу? Ер нь харин тооцоолоод ер нь 100 мянган жил гэж байгаа юм байна. Цаатлан. За наатал нь бол ерөөсөө ингээд одоо гэдэг хизээч дэлбэрч магадгүй. Тэгэд хүний настай харьцуулахад энэ бол маш урталтай. Тэгтээ ер нь бол дэлбэрэх болцсон. Энэ 3 од бол. Тий. Тэгэд ер нь бол өнөө одоо чинь ингээд хэрвээ однууд ингээд хоорондоо ярьдаг гэсэн бол өнөө маргаашгүй гэдэг нь одоо 100 мянган жил ч болж болно. Тэдний хинж үргэлж байж. Харин тий. Чи одоо юуны хүний насаар бол тий одоо өнөө маргааш гэдэг нь одны хувьд бол 100 мянган жил амар юм тий. Тэгээ юун дээр нэг Библиэлд нэг ийм үг гэдэг гэсэн. Баруун нөгөө өрний ертөнцийн кинонд гардаг хгүй. Одоо гэдэг Бурхны 1000 жил нь нэг өдөр шиг, нэг өдөр нь 1000 жил шиг. Тэгэнгүүт энэ чинь нөгөө хэрвээ нэрээ одныхоо насжилтаар бол өнөө маргааш дэлбэрч байгаа гэдэг 100 мянган жил дотрооч байж болно. Ер нь бол юуны хүн нөгөө хөгшөөл өнөө маргааш болчлоо гэж ярьдаг шиг юм биш үү? Тий, ер нь бол энэ 3 бол ер нь дэлбэрэх болцсон од ингэнэ. За ингээ сайхан дэлбэрээд авлаа. Тэгээд эндээс нь баахан гэрэл цацраглаа тийм ээ. Ингээ суперновагаар ерөөхдөө 3 өөр төрлийн одны амьдрал үүсдэг гэдэг юм байна. За ингээ дэлбэрчээд одоо дахиад өөр одны амьдрал үүсгэж штэ. За нэгдүгээрх нь дахиад мандсар үүсгэж байгаа зү тий. Тэнгүүтээ тэр мандсар нь дахиад шинэ од үүсгэх процессд орж болох юм гинэ. Өөрөөр хэлэх юм бол нэг тасралтгүй энэ цикл маягаар иргэдэг. Дэлбэрээл мандсар үлгээл нөгөө мандсар нь од болоод дахиад дэлбэрээл мандсар үүсгээд од болоод нэг юм цикл маягаар явна гэсэн үг. За хоёрдугаар тохиол нь болохоор цөмийн масс багтаа од авах юм бол энэ болохоор нейтрон од болчдөг. Харин гуравдугаарх нь цөмийн масс ихтэй байх юм бол хар нүх болчдөг. За нейтрон од хар нүхийг бид нар аягүй сайн сонсч байсан. Одоо энэ талаар аягүй гоё юм. Тэгэд одоо нөгөө хэдүүлээ нэг юм сонирхолтой мандсрыг танилцуулчаа. Тэгээ дараа нь нейтрон од болоо хар нүхний хадлаар яриа л да. За одоо орончид ингэж ойроо явахаа бүхэл од гариг мандсрыг ингээд судлаад орц найрлаганд нь юу байгааг судалж үздэг юм байна л да. За тэгсэн чинь өөр 3 газар 3 тусдаа том мандсруудыг олсон байна судлаачид. Энд тэнд байгаа мандсрууд гэсэн үг. За тэр мандсрууд юунаас бүрддэг гэж энэ олсон 3 нь? За спиртнээс. Спиртнээс. Ааха. Одоо алкогол уу? Тий, алкоголноос гэсэн үг спиртнээс. Айгүй сонирхолтой байсан. За одоо ингэж байгаа. Эхлээд 2013 оны орчим хүн 5 одны ордонд хэдэн тэрбум тонны нөөцтэй спирт олсон гинэ. Хэдэн тэрбум тонны нөөцтэй шүү. За гэхдээ тэр нь болохоор метилийн буюу бидний ярьдаг нөгөө техник спиртээс юм байна. За тий. За тэгээ энэний дараагаар нь 16 он гэх мэтчлэн ингээд нөгөө 3 том мандсрыг чинь олоод нээгээ судлаад найрлаганд нь юу байна гэж тогтоодог байна. Яг юу ажиллагаа юм байна л да. Хоёлоо дэмжээ ажиллагч байгаа мэдээлэл хүрч. За тэгээ. 14:32 болж байна. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Аржан Чивлэнгийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай занчивлан дэмжээ ажиллаж байна. За хандгаатай занчивлан аршааны их ундрагыг бохирдуулахгүй он удаан хугацаанд онгон агшин байдлаар нь хадгалах хойч үедээ өвлүүлэг үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон. Та өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндээ дэмжээрэй. Захиалгын утас 88 тэг 5 37 73 88 тэг 5 37 73. За ар жанчивлын анхны ундрагаас савлсан аршаан хандгаатай жанчивлын нэвтрүүлгийг дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд 2016 оны орчим
Номын ордны номын одны ордод биднээс 26 мянган гэрлийн жилийн зайтай дахиад спирт олцсон. За энэ бол манай Нарны аймгаас 1000 дахин том ийм спиртийн үйл байсан гэж. Манай Нарны аймгаас 1000 дахин том уу? Тий, манай Нарны аймаг ч юм бол учиргүй томд орохгүй шүү дээ. Гэхдээ 1000 дахин том гэхээр 1000 дахин том. Манай Нарны аймаг томд орохгүй тэн донд байгаа дэлхий гэдэг дээр байгаа жижигхэн хүмүүс юм байж бас томд орохгүй гэж. Тий, яг томд ордог гэсэн шүү дээ. За, нэгдүгээр хитрхи хол. Энэ манай Нарны аймгаас 1000 дахин том ийм спиртийн үйл. Манай Нарны аймгаас хитрхи хол. Хоёрдугаар за пропанол буюу хүнсний спирт биш. Энэ спиртийн үйл бол пропанол. Бүр сүүлд 2023 оны 12 дугаар сард NASA James Webb сансрын дурангаар ажиглалт хийж агаад бүргэдийн мананцраас этилийн буюу хүнсний спирттэй үйл олсон. Бүргэдийн мананцараа. Тий. За. Тийм бүргэдийн мананцар гэдэг бас нэг юм мананцар байна. Тэндээс бүр хүнсний спирттэй ийм үйл олсон гинэ. За одоо нөгөө бидний уугаад идэх чинь хүнсний спирт байх тий. Тийм байх этилийн спирт гэх юм шүү дээ. Этил. За энэ уул нь ер нь бол яг энэ үйл бол бидэнтэй харьцангуй ойрхон. За 6500 гэрлийн жилийн зайтай. Манахаас. Гэтэл ойрхон гэж ярьж байгаа нь бүр 6500 гэрлийн жил шүү дээ. Гэтэ 20 идэг бол бас яах вэ тий? Тий. Тэгээд мэдээж хажуугаар нь цууны хүчил, шоргоолжны хүчил байгааг олж мэдсэн гэж байна. За хэрэгтэй юм байна. Энэ тухай NASA-гийн албан ёсны веб дээр бол байгаа. За IRAS 2A гэдэг. За бас IRAS 23385 гэсэн ийм шинэхэн одны үүслийг ажиглаж байгаад энэ спирттэй үүлийг олсон гинэ. Тэгэд яг энэ бол нэг тийм сони үзэгдэл биш гин. Од үүсэх үед угаасаа л тэнд химийн уруул явагдана. Од үүсгэж яхад яг ингээд одоо бол жишээ нь нар өөрөө халуун учраас эн чинь химийн уруул явагдаад байгаа юм шүү дээ. Нар чинь шатаад байгаа учраас. Тэгэхээр нэг бодисоос өөр бодис үүсээд идэг химийн уруул явж байгаа учраас. Тэгэхээр хит ягаан туяа сансрын цацраг туяанууд молекулын үйлдэлтэй харилцан үйлчлээд тэгээд тэнд байгаа ус төрөгч, нүүрс төрөгч, хүчил төрөгчийг химийн урвалд оруулдаг. За ингээд илүү төвөгтэй, хүнд найрлагатай одоо нийлмэлийн молекул үүсгэж болдог. Тэгээд ингээд бүр спирт буюу бүр яг органик молекул үүсч болдог байна шүү дээ эндээс. Зөө. Тэгээ ийм том одоо юу гэдгийг спиртний авраг үйл мананцар байдаг гин. Сонирхолтой л юм. Сонирхолтой. Одон зүгээр ингээд одон дээр спирт байтугай төмөр алт хүртэл үүсч болдог. Нэг тийм гэсэн. Тий. За нөгөө суперновагаар манцраа ингээд үүсгэчлээ тийм ээ. За спиртээ хийчлээ. Хоёр дахь тохиолдол маань нөгөө супернова дэлбэрээд манцар болохгүйгээр агшаад нейтрод олчтой тохиолдол байгааг ярьсан шүү дээ. За тий. За одоо тэгвэл тэрний талаар ярив. Энэ нейтрод гэдэг байгаа зүйл бол одны амьдралын хамгийн сонирхолтой тэгээ дээд зэргийн туйшралтай төсөглүүдийн нэг гэж үздэг юм байна л да. Маш их масстай од ингээд дэлбэрээд супернова босны дараа одны цөм нь цахилгаан соронзон болон таталцлын нөлөөгөөр маш их нэгттэй болоод тэгээ бүхэлдээ нейтроноос бүрдсэн од болж хувирдаг юм байна. За энийг нейтрон од гэдэг байгаа тий. Тэгсэн энэ нейтрон од нь ерөөсөө 20 км-ийн жижигхэн диаметртэй гэж байгаа байхгүй юу? Амар жижигхэн болж байгаа. Гэхдээ тэр 20 км диаметртэй од нь болохоор сая 392,700 км диаметртэй манай нарнаас ч хүнд жинтэй. Тэгэхээр чи ийм жижигхэн мөртлөнгөөс амар их хүнд гэсэн үг байхгүй юу? Маш их масстай гэж хэлж болно. За. Асар их нэгттэй. Тэгээд одоо жишээлбэл нэг ийм зөвлөл байгаа. Нэг цайны халбагын нейтрон одны бодис байлаа гэж төсөөлөхөд тэр нь 1 тэрбум тонн масстай байна гэсэн. Тэрбум тонн. Йоо. За. Тэр нейтрон од болстой амар байгаа. Тийм байна. юм бил. За нейтрон од маш хурдан иргэдэг гинэ. Секундэд бүр ингээ хитэн 100-аар иргэдэг гэж байна. За. Тийм их масстай бит ингэж амар хурдан иргэд ахаар чи мэдээж нөгөө маш хүчтэй соронзон орныг үүсгэж байгаа. Тэгээд нейтроны оддын соронзон орн болохоор халуун хайлмал металл цөмтэй. Тэгээд ийм манай нөгөө дэлхийн соронзон оронгоос бүр хэдэн тэрлион дахин илүү хүчтэй байдгаа гэж байгаа. За яг хуу аль нэг ийм нейтрон од соронзон тэглэх нэг өөрийнхөө эргэлтийн тэглэхтэй таарахгүй ингээд зөрөөд байгаа үед нэг хоёр өөр юм л эргэлдэх гэсэн. Доторх нь арай өөр эргэлдээд, гаднах нь арай өөр эргэлдээл гэсэн харах ухаанаар бол тий. Ингээд өөрийнхөө тэнхлэгтэйгээ тарахгүй зурж иргээд байгаа үед цацрагийн дохио үүсдэг гинэ нейтрон одноос. Хэрвээ цацрагийн дохио нь манай дэлхий рүү ингээд чиглэсэн байдлаар цацрагийн дохио нь ингээд тухайн од ингээд эргээд байвал тэр цацрагийн дохио нь ингээд тогтмол дохио буюу пульс байдлаар манай дэлхий рүү ирдэг. Тэгээ мэдрэгддэг гинэ манай дэлхий дээр мэдрэгддэг. Тийм учраас нейтрон оддыг бид одоо пульсар гэж тий бүр машин хүртэл ийц пульсар. Тий тэгээд энэ пульсар гэж нэрлэдэг юм байна. Тэгээ энэ пульс гэсэн үгнээс гаралтай.
Тэгэнгүүт pulsating star гэдэг үгний товчлол ингэнэ. Pulsating star гэдэг үгийг товчлоод pulsar болгоцсон. Бид нар нөгөө нэг имлэг тэтгэр нөгөө пульсээ үзүүлнэ гээл нэг юм хуруундаа нэг юм зүүчээл бидний нөгөө зүрхнээс ирж байгаа юуг ингээд химийг ингээд бичиж аваад идэг шүү дээ. Тэр чинь пульс гэдэг. Тэртэй адилхан пулсаар юм биш. Тий, тэгээ ингээд одоо тэр ингээд одоо энэ нитро орд чинь тэнглэг нь арай нэг эргээд одоо тэнглэгтэйгээ таарахгүй ингээд тий ингээд эргэлдээд тахаар тэндээс нэг ийм пульс маяг ийм дохоо ирдэм байна л да. Тий, тэгээ энэ дохоо болохоор жишээ нь цахилгаан соронзон туяа, радио долгион, эрентген туяа, гамма туяа гэдэг олон хэлбэрээр илэрж болно. Манай дэлхий рүү ирж ирдэг. Хамгийн энгийнээр хэлвэл дэлхий дээрээс энэ одыг ажиглаж яхад тэр од нь ингээд анивчаад байдаг гэсэн үг юм байна л да. Бид нэр тэнгэр рүү харахаар анивчаад байдаг шүү дээ. Тий, ер нь энгийнүүдээр ингээд анивчиж харагддаг гэх. Тий. Тэгэхээр өөр бусад одоо бусад туяаны мууж буюу хүний нүдэнд харагддаггүй гэрлийн муужид бас бүртгэж үзнэ. Бас л анивчин. Ихэнх пулсрууд секундэд 700 удаа иргэдэг гинэ. Йоо, галзуу юм би. Харин тий, зарим бүр секундэд 1000 удаа иргэнэ. За ингээд секундэд 1000 иргэнэ гэдэг бол секундэд 1000 удаа анивчин гэсэн үг. Тэгээд тэгж хурдан эргээд байгаа учраас анивчаад байгаа юм байна л да. Тэгээ хамгийн анхны ийм пулсарыг 1967 онд нээж исэн. Тухайн үед юу гэж бодож исэн бэхээр хар гарийнхан бид нар ийм тохио хэлгээгээд. Тэгээ харийнхнаас ийм тохио ирж ийн гэж боддог байсан гинэ. Бүр тэгж бүр амар сэжгэлдэг. Тэгээ ялч хүн ингээд сансараас нэг ийм сонин одоо юу гэдэг нэг зүрхний цохилчиг ийм тохио ингээд янз бүрийн тохио ирээд идэг. Тэгээд одоогоор 2025 оны байдлаар 3600 орчим пулсар мэдэгдэж байгаа гин. Тий? Тэгээд энэ пулсруудын тохио нь ерөөсө хугацаанд бүртээ яг таарсан нэг хэмнэлтэд яг пулс маягаар ингээд дэлгүүр рүү ирдэг. Тэгээд нэг бүртээ маш нарийн цаг минутаар нь хэмжиж болдог. Гэхдээ одоо ингээд 1967 он гэдэг чинь 2027 он боллоо гэж тооцоолох юм бол нэг 60 жил лээ шүү дээ. 60 жилийн хугацаанд бид нар бүр ингээд физик хайр гарыг одоо орон астрономийн хувьд бол бүр үнэхээр амар хөгжсөн юм байна тий. Харин тий. 60 жилийн дотор бид нар ямар ч хэлээс энэ бол хайр гаригаас ирж байгаа тохио биш юм байна гэдгийг мэддэг болсон байна. За тэгсэн хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулчих. 14 цаг 40 минут болсон байна. Хамтран ажиллагчаар тожигнох дуугмаарт орчныг мэдэр гэсвэрэтайгаар дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авто сервис ажиллаж байна. За Батүлэг авто сервис 2000 оноос эхлээд энэ аяныг эхлүүлсэн. Ер нь бол нэг давхарцсан доогоор 100 мянга гаруй автомашинд 100 орчим сая төгрөгийн хямдрал урамшууллыг үзүүлж ажилласан гинэ. Жолооч нар бол маш их хүлээдэг юм байна. За одоо ингээд дулаараа тэглэхээр бүгдээрээ машинда засвараа хийлгэж аваад тэгэл аялалтаа гарцгаана. Тэр засвар хийлгэхгүй аялах чаа амар хэцүү. Тий, төвхтэй ятрах. Гэтэ яг нөгөө машин мэддэг хүмүүс л яг мэддэг байж магадгүй л дээ. За энэ гайгүй майгүйгээ мэдээд идэг байх. Хажууд нь сууж явж байгаа бид нарт бол зүгээр нэг юм дон гэж ингэж дугуурлаа. Инглиэл бол баг ингээл амар хэцүү болоод ирдэг шүү дээ. Тэгээд тийм доор ч юм уу хаан ч мэддэг хүн бол тожигнол тий. Хизээ юу салаад унчих юм бол гэж бодохоо. Тэгэхээр ингээд яг аялалд явж байгаа тохиолдолд бүр ингээд тухтайж аялж чадахгүй хэцүү дээ. Стати. За тэгэхээр ингэж байгаа юм байна. Тожигнох дуу аяныхаа хүрээнд рүүлийн аппарат засвар болон амортизатор худалдаа, машины доторлогоо битүүмж дуу дарах үйлчилгээ гэдэг ийм 3 үйлчилгээ байгаа. Энэ үйлчилгээнүүдийг бүгднийг 10% хямдруулчихж байгаа юм байна. За. За тэгэхээр ер нь бол бид нар ингээд амар тайван аялахын төлөө өөрсөндөө одоо яг ингээд 4 сар 5 сар гэдэг чи одоо бидний яг ийм аял зугаалгын үйлрэл эхлэх чинь шүү дээ тийм ээ. Тэгээ сайхан бэлтгэлээ автуулэг сервис дээр очиж хангах нь. За юуны Батүлгийн юу болохоор утасныхын дугаар болохоор 377 та 77 77 77 28 гэсэн ийм утас байгаа. 77 77 77 28 гэдэг утас руу залгаад Батүлэгтээ одоо юу гэдэг энэ талаар мэдээлэл авч болно. Эсвэл хаана гэдгийг нь асуугаад очиод үзүүлж болно. Одоо тэгсэн чинь хэрэглэгчээс тэгдэлээр ингэсэн мэт дээ. Рүүлийн аппарат засвар нь яг л тожигнод дуугард юм бэлээ. Өнгөрсөн жил очиж янзлуулсан. Эргэж очиж солиулаагүй жил явлаа. Одоо ч гайгүй яваад л байна. Ер нь тийм нэг жижигхэн дуу гарсан даруйдлаа очиж онцлогоо хийлгээ, засвар үйлчилгээ хийх хэрэгтэй юм байлээ гэсэн байна. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ тожигнох дуугмаарт орчныг мэдрэх сүрэтээр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авто сервис хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр 5 гарагт нөгөө тал нэвтрүүлэг одон орон сансар судлалын талаар ярьдаг. Бид од гэж юу вэ? Одны тухай ярьж байна. За тэгсэн булсааруудыг ерөөхдөө 4 ангилдаг гэж шүү. Энгийн булсаар, миллисекунд булсаар, эрдэнэтхэн булсаар, гамма булсаар гэдэг тэр нэг ямар тохио илгээж байгаагаар 4 ангилдаг шиг байгаа. За энгийн булсаар гэдэг нь болохоор эргэлтийн хугацаа нь ойролцоогоор Т 1.1-ээс 1 секунд идэг гинэ. Эргэлтийн хугацаа нь. За ихэвчлэн шинээр үүснэ нейтрон од юм байдаг гэж юм. За тэгээд ер нь бол 1 сая жил хүртэлх ийм настай одыг хэлдэг юм байна. Одын үед гэхдээ 1 сая
жил мэл гэл ингээл ярихаар нэрнгээсээ тэр нэг 100 жил чи юу юм бэ юм бэ? Тийм л юм байна. Өнөө маргааш үгсэн. Тийм байна. За жишээлх юм бол PCR B T329 дээр нэмэх нь 54 гэдэг нэг юм нэртэй пулсар байна. За энэ пулсар нь T.7 секундэд 1 эргэж дэлгүүрөө дохио өгдөг гэж шүү. За одоо нэг нөө эргэлтийнхаар нь бид нэр ингээ ангилаад байгаа юм шүү дээ. Тийм байна. За хоёрдугаарх нь миллисекунд пулсар гэж байгаа. Энэ нь болохоор 1 миллисекундээс 30 миллисекундэд хамаардаг гэж байна. Тэгэд энэ хугацаануудад нэг бүтэн эргэлдэг гинэ. За өөрөөр хэлэх юм бол ингэж байгаа. 1 секундэд 1000 удаа эргэлдэг гэсэн. Тийм пулсаруудыг маш доктортой, нарийн давтамжтай дохио илгээдэг. Тэгэд ийм ч учраас яг нэг судалгааны багаж хэрэгсэл шиг байдаг гэж үздэг юм байна. За энэ дээр нэг жишээ дурдах нь PSRB 1937 нэмэх нь 21 гэдэг нэг ийм юу байгаа юм байна. Пулсар байгаа юм байна. За энийг жишээ болгож хэлдэг юм байна. Эргэлтэн гэсэн чинь 156 миллисекундын эргэлттэй ингэнэ. 100. За гуравдугаарх нь болохоор эрдэнэхэн пулсар гэж байгаа. Энэ болохоор хос одны систем байжгаад хажуугийнхаа одноос матер сорж аваад тэгээд сансар руу эрдэнэхэн цэцрэг цацдаг гинэ. Айгуу сонирхолтой. За үүн дээр ямар жишээ вэ гэхээр HER-X1, CNX3 гэсэн юм пулсарууд жишээлбэл яг энэ ангилд багтдаг бол гамма пулсар гэдэг энэ ангилд болохоор хамгийн өндөр энергийн туяа буюу гамма цэцрэг ялгаруулдаг пулсарууд орд юм байна. За тэгээд жишээгээд их юм бол ойролцоогоор 800 гэрлийн жилийн зайд байрлаж байгаа Жиминга гэдэг ийм нэртэй гамма пулсар байна гэж шүү. Яг одны амьдралын 3 дахь хэлбэр хамгийн нууцлаг, хамгийн аимшигтай дүр зураг бол хар нөх гэж байгаа. Тэ яг хүмүүс л ингээл хар нөх л гэдэг шүү дээ. Тэ тэгсэн чинь ер нь бол асар их маастай, асар том од дэлбрээд ойр хавьдаа байгаа их хэмжээний ойр хавьдаа ингээд маш их гэрэл цацраадаг. За мэдээж маш их гэрэл цацаргаад тэгээд цөмөн агшаад хар нөхөлчдөг гинэ. Тэ. Гэхдээ хар нөх гэдэг бол од. Тий, хар нөх ч өөрөө од юм байна. За, маш их маастай учраас хит их маастай учраас ойр хавийнхаа хамаг л од, гариг тэр бүхэл гэрлийн бөөмийг ч гэсэн өөртөө татаж наагаад байдаг учраас дэлхий дээрээс харахаар ажиллаж байгаа хүмүүс юу ч харагддаггүй юм байна. Хит их маастай учраас ингээд өөрлөгөө хамаг юм татаад байдаг. Тэгэд сансрын зураг харахаар битүү олон одон дунд ямар ч одгүй нэг юм хав хар хэсэг байгаад байгаа юм. Тэр хэсгийг 1967 онд Америкийн физикч John Archibald Wheeler гэж хүн ингээд одтой тэнгэрийн зургийг харж ирсэн. Хөөх энэ хавч ерөөсөө ингээд нэг юм ямар ч одгүй хар хэсэг байна. За энд нэг юм хар нөх байна гэж зүгээр санаанд үг ингээд яриад өөрөө зүгээр яриад тэмдэглэж ирсэн. Тэр ярианаас нь хоош black hole буюу хар нүх гэд яриад эхэлсэн гэд. Аман яриад ингээ орсон гэсэн үг. Тэрнээс шиг яг үндэ хар нүх гэдэг бол хар өнгөтэй ч юм биш. Тий, тэгээд ч бас нүх лав биш. Ад гэдэг байгаа. Тий, тэгэхээр тэр хар нүх гэдэг зүйл бол манай нарнаас бүр хэдэн сая дахин, хэдэн тэрбум дахин их маастай, асар их татах хүчтэй од байна л гэсэн үг. За тэгсэн анх 1783 онд Английн физикч Джон Мичел гэж хүн хитэг таталцлын улмаас гэрлийг хүртэл оруулдаггүй биет байдаг гэдэг юм санааг хамгийн анх төвшүүлж ирсэн гинэ 1783 онд шүү. За тэгээ энэ төрлийн биетийг харанхуй од буюу dark star гэд нэрлэлсэн байсан юм байна. За тэгсэн чинь 1915 онд Альберт Эйнштейн ч нөгөө нэг харьцангуй ерөнхий онлоо нийтэлсэн тэгээ хүн төрөлхтөн орон зай цаг хугацааг мөрөөдөг гэдгийг ойлгоцсон байлаа шүү дээ. Тэгсэн 1916 онд Германы физикч Карл Шварцшильд гэдэг энэ хүн Эйнштейний тэгштгэлээс онцгой шийдэл гаргаж аваад хит их нэгтрэлтэй бие буюу хит хүнд од нь орон зай цаг хугацааг хэрхэн гажуудуулдгийг тайлбарласан юм байна. Энэ хүн. Тэгэд Шварцшильд тооцоолж гаргасан энэ хэмжээг Шварцшильдийн радиус гэж нэрлэдэг. За тэгээд энэ нь болохоор хар нүхний хэмжээг тогтоох тодорхойлолт болж өгсөн юм байна. Энэ хар одоо бид нөгөө барагцаагаар ийм хар нүх, тийм хар нүх гэж ярьдаг шүү дээ. Энэ хүний одоо радиусаар тодорхойлдог гэх юм уу? За. Тийм ингээд өмнө нь нөгөө харанхуй од, хүнд од гэж ингээд нэрлээд идэг байсан бол 1967 оноос хар нүх гэдэг нэртэй босон байх нэ. Тэгээд 1980 оноос хойш манай тэнгэрийн зац гэдэг шүү дээ. Одоо манай бидний нэрлэдэг тэнгэрийн зац. Тэгээ Milky Way сүүн зам энэ галактикт 30 орчим хар нүх байгааг илрүүлсэн гэв. Тийм гэсэн. Манай тэнгэрийн зац чинь 30 орчим хар нүх байдаг гэж байна. Тэгээ энэ бол шууд ажиглалтын аргаар буюу зүгээр л баг дурангаар харж байгаад илрүүлсэн тоо. За. Хараад юу ч харагдахгүй бол энэ хар нүх гэж тоолол явчих тийм ээ л да. Тий. Гэтэл шинжлэх ухааны салбаруу тэр тусмаа физик, математик хөгжихийн хэрээр ер нь сансар судлалын салбар дагаад мэдээж өндөр хөгжиж байгаа. За маш олон сансрын дуран телескоп зохион бүтээсэн. Бүр зарим телескоп нь сансарт байрлаж байгаа. Тийм шүү дээ. Тий. Тэгээ ингээд ер нь ингээд тоолоод үзэхээр
100 орчим хар нүхлээ бүртгэж авсан байгаа одоогоор. 100 орчим хар нүх байна гэж. За математик тооцоололоор бол нэг Тэнгэрийн заацс буюу сүүн замын галактикт ойролцоогоор нэг 100 сая орчим хар нүх байх ёстой. Зүгээр тооцоололоор 100 сая орчим хар нүх байх ёстой гэж үздэг. За манай галактикийн төвд асар том ийм супермасстай хар нүх байгаа. За энэ галактикийн бүх одод тэр хар нүхийг тойрж иргээд байгаа. Тэ энэ хар нүхийг Sagittarius гин. Sagittarius. Тэ за харин манай галактикаас гадна нийт ер нь орчлон ертөнцид 40 квинтиллион гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг юм? За бол одоо квинтиллион 40 квинтиллион хар нүх байгаа гэж үзэж байгаа. За ингээд ойлгочих. 40 араас 18 тэг бичнэ. Тэгэхээр квинтиллион гэдэг нь болж байгаа юм. 40 араас 18 тэг бичээд тэгээд тэрийг квинтиллион гэж хэлдэг. Тэгэхээр нэг юм 40 квинтиллион ийм хар нүх байх ёстой. Одоо ер нь энэ орчлон ертөнцид гэж тооцоолдог гин. Амар юм. За нөгөө хар нүх бидэнд харагддаг гэсэн шүү дээ, тий. Тэгвэл бид нэр яаж нөгөө хар нүхний зургийг авдаг вэ гэдэг чинь айгүй сонирхолтой шүү дээ. За хүн төрөлхтөн одоогийн байдлаар ердөө 2хон хар нүхний зургийг л авсан байгаа. Эрдэмтэд хар нүхийг нүхнийх нөгөө эргэн тойрондоо буюу ойр хавьдаа үзүүлж байгаа нөлөөгөөр нь олж мэдтiin гин л дээ. За бидэнд хар нүх харагдахгүй харин тэнд хар нүх байна да гэд харах юм бол хар нүхний ойр хавьд нь болж байгаа үйл явдал харагддаг гэн гэсэн үг. Яг хар нүх бол харагдахгүй зүгээр бид нөгөө нэг гадна талаар нь байгаа зүйлүүдийг л хараад идэг гэсэн үг. Энийг нөгөө нэг event horizon буюу үзэгдлийн хаяа гэж нэрлэдэг юм билээ шүү дээ. За тэгсэн тэр үзэгдлийн хаяа болохоор хар нүхний гадаргын хил хязгаар гэсэн үг. Ерөөсөө л бидний харж чадах нэг юм үзэгдлийн хаяа тэрнээс цаашаага харагдахгүй болчихж байгаа гэсэн үг. Нөгөө хар нүх чи сороод авчиж байгаа юм чаа. Тийм энэ хил хязгаар нь хар нүхний гадна талд ийм тодорхой зайд барилд юм биш үү? Бүр нэлийн зайтай. За тэгээ энэ хилийг давж дотгошоо орсон бол бүр ямар ч зүйл тэр байтаа бүр гэрэлж тэндээс сугарч гарч иж чадахгүй. Тэгэхээр хар нүхний ам гэдэг ч юм уу тий одоо буцах боломжгүй цэг гэдэг ч юм уу ерөөсөө л нэг ингэж ойлгож болж байгаа байхгүй энэ event horizon гэдгийг. Тэгэхээр хар нүх байна гэдэг тэр үзэгдлийн хаяа гэдгээр нь тооцоолоод эргэн тойронд нь юу болж байгаагаар нь л ерөнхийдөө бид нэр зургийг нь харж мэддэм байна. Тэгэл цаашаа юу ч харагдахгүй харал нэг ийм хар нүх шиг юм харагдаад байдаг тий. Яг наана нэг үүдэнд байгаа зүйлс одоо ингээд хуйларч эргэлдээд тэг гэрэлтэж харагддаг. Яг үндэ бол тэдгээр нь хар нөхрөөгөө унахтаа бэлдээл цаашаа сорогдохдоо бэлтгэдээд байж байгаа юм зүйлүүд гэж хэлж болно. Тэгээ event horizon дээр очисон л бол бүх зүйл хар нөхрөөгөө татагдаж орох хувь тавилантай. Тэгээд амар. Тэгээ ерөөсөө байсан үгүй нь мэддэхгүй амар юм болно. Төсөөлж хийчихсгүй заа. Харин тийм. Одны талаар ярихаар бас аюу сонирхолтой юм байна. Мэдгүй зөндөө гарч ирж тий. Бүүстэй тарих хүрхгүй байна л гэж. Харин тийм ээ ч юу ч болчих. Би өөрөө хүртэл ингээд энд мөгийн хаг ярьж хаар юу лээ гэж сууж штэ. За энэ дөрөд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Улаанбаатар хотод 14 цаг 51 минут. Манай нэвтрүүлэгтээ 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаа. За мөн тожигнох дугмаарт орчныг мэдрэх суурайтаагаар дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авц зэрвс хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг улаан сонсороо 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээр хэдүүлээ эргээд болцснаа. Баярлалаа мөгөх. За баярлалаа.